Уянгавайн за өнөөдрийнхөө мэдээллээр Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдраад за татвараа төлөөд тэтгэврт гарнаа. Тэтгэврээ тогтоолох нь гэж байгаа хүмүүсийн хувьд за яг хэдэн настайдаа тэтгэвртээ гарвал зүгээр үгээд тэр мэдээллийг бэлтгэсэн байгаа. Ерөнхийдөө энэ мэдээллийг бэлтгээд ингээд явж байгаа хугацаанд энэ бол маш олон асуулт учраас ингэж бэлдсэн. За тэгээ юуны өмнө нэг тодруулга хэлье. Би бол Social Security Administration Office-д ажилладаггүй. Америкийн засгийн газрыг төлөөлөхгүй. Би хувийн даатгалын системс санхүүгийн салбарт ажилладаг. За тэгээд тэтгэвэр одоо өөр Social Security-гээс бусад тэтгэврийн ямар их усүр байж болох уу те. Тэгээд даатгал дээр ямар боломж байдгүй гэдгийг харуулдаг тийм мэрэгчлэлтэн байгаа шүү. Тэгээд миний ярьж байгаа ер нь ихэнх мэдээллүүд бол онлайн дээр ингээ бэж идэг ийм мэдээлэл байгаа. За яг албан ёсны их сурвалжаас нь би мэдээлэл хүргэхийг хичээдэг. За Social Security Administration Office-ийн нэг албан ёсны вебсайтн дээр жил болгон улирал тутамд за сар болгон ингээд шинжилсэн мэдээллүүдийг гаргацдаг. За тэрийг би өөрөө уншаад судлаад ерөөхдөө харьцуулаад за аль болох товч тодорхой мэдээллийг хүргэж энэ бичлэгүүдээ хийдэг байгаа шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв маань хэдэн настайдаа Social Security одоо тэтгэврээ тогтоолвол зүгээрээ 62 настайдаа тогтоолох уу эсвэл 67 настайдаа тогтоолох уу? Энэ шийдвэрээ гаргахын тулд за яг юуг харуул зүгээр вэ гэдэг ингээд тэр юуг харуул зүгээр үү бодож үзэх үү гэдгийг нэг тайлбарлая гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийдөө Social Security буюу одоо манай монголоор нийгмийн даатгалын энэхүү тэтгэврийн бүтэн нас буюу Full Retirement Age болвол 67 нас байгаа. 1960 оноос хойш төрсэн хүмүүсийн хувьд 67 нас. За 1960 оноос өмнө төрсэн хүмүүсийн хувьд нэг 66 хэд те 66 гарантайдаа тэтгэврт гарчаад байгаа шүү дээ. За тэгэхэд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол би 62 настайдаа тэтгэврээ тогтоолох уу эсвэл 67 настайдаа тогтоолох уу гэд те. За би өөр дээр ингэж жишээ аваад ярьчих те. Хэрвээ би бүтэн тэтгэврээ тогтоолох юм бол би 67 настайдаа тэтгэвртээ гарна. За хэрвээ ингээд очиж Social Security Administration Office дээр очиж үзээд яг хэдэн төгрөг авахаа ингээд тооцоолуулаад гаргацдаг та бүхэн тэрийг бол мэдчихэж байгаа те. Очиж үзээд гол нь очиж үзээрэй. Тэгэх юм бол миний одоо бүтэн тэтгэвэр авах мөнгө бол $1200 байна гэж тооцъё те. Тэгэхээр би $1200 хэрвээ сард авахын тулд би 67 нас хүртлээр хүлээх гээд байгаа. Тэгэхээр би тэр хүртэл хүлээж авах уу яах уу гэдгийг одоо тооцож үзэх гэдэг шүү дээ. За би 62 настай байлаа гэж бодоход хэрвээ би өнөөдөр гарах юм бол 1200-ийн 70% нь гэхээр $840 би өнөөдөр аваад тэтгэврээ тогтоолгочих болж байна. За тэгээд гол нь нэгэнт ингээд тогтоосон бол дараа нь дахиж 67 натаа дахиад 100% тогтоолгох чиг гэсэн юм байхгүй учраас өнөөдөр шийдвэрээ зөв гаргаарай. За тэгээд $840 те бодож үзье. За үнэхээр болох уу яах уу гэдгийг би тооцох гэдэг л та. За хамгийн эхлийн бодох ёстой зүйл бол энэ сар болгон би $800-ыг авъя гэж тооцоход жилд бол $10,080, 5 жил гэхээр 5 жил $50,400-ыг би сар нөгөө нийтдээ аваад одоо хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу те 67 нас хүртлээр хүлээхгүйгээр энийг аваад явж явах нь зөв үү үгүй юу гэдгийг би бодох ёстой. За зарим хүмүүс би энэ мөнгөө сар болгон авчия. Хүлээх шаардлага байхгүй. Тэгээд би авчаад энийг өөр $800-ыг би хөрөнгө оруулалт руу хийгээд өсгөе. Тэгхийн бол энэ ирээдүйд магадгүй ашигтай байж магадгүй гэж боддог хүмүүс байна. За харьцуулалт хийж үзэх гээд ингээд 62 настайдаа гарах 67-даа гарах ингээд нөгөө яг өмнө нь дүгээр ингээд сум загаа зурцсан байгаа. Дээшигээ сум заасан нь болохоор 62 таадаа тэтгэврт гараад сар болгон 840 авахыг хэлж байгаа. Доош нь болохоор 67 таадаа сар болгон 1200 авахыг хэлж байгаа шүү. За би 62 настайдаа тэтгэвртээ гарчлаа. Сар болгон $840 авдаг. За 5 жил ингээд 67 нас хүртлээр явах юм бол би нийт $50,400 Social Security-гээс авсан байна. Энэ ирчээрээ сар болгон $840 аваад явах юм бол 70 нас хүртлээр би $80,640-ыг авсан байна. За 75 нас хүртэл буюу 13 жилийн хугацаанд нийт $131,040 авжээ. Сар болгон ингээд 800 авсаар байгаад. За доошогоо улаан сум заасанд болохоор зэрэг Full Retirement Age буюу 67 настайдаа тэтгэвртээ тогтоолгоод сар болгон 1200 авж байгаа. За ингэж яваад 3 жил явхад 70 настайдаа би нийт Social Security-гээс $43,200 авсан байна. За тэгээд 75 настайдаа яг ингэж явхад нийт $115,200 Social Security-гээс авсан байх нэ. Тэгэхээр та бүхэн одоо дээшээ заасан шар сум, доошоо заасан улаан сумыг харьцуулаад боддоорой. Дээшээ болохоор эрт тогтоолгосон байгаа шүү. Доошоо болохоор нөгөө яг Full Retirement бүтэн насандаа тогтоолгосон. За хоёр дахь дараагийн нөгөө Америкийн санхүүгийн зөвлөх нэрийн хилдэг юм болохоор зэрэг
гэр бүлийн насжилтаа бас сайн хараарай. Манай монголчууд ингэж ярьдаг. Заримдаа одоо хошгиндаг те 60 настай тэтгэвртэй гараад 61 настай 62 настай нас орчдөг. Тэгэхээр ингээ ямар ч ашиггүй тэтгэвэр тогтоолох гээд ингээ баахан нийгмийн даатгал төлчдөг гэж ярьдаг. Энийг бас ерөнхийдөө Америкчууд бас ярьдаг байхгүй юу? Хэрвээ одоо гэр бүлийн насжилтаа хараад үнэр чинь бас ерөнхийдөө нэг фактор болчдөг байхгүй юу? Тийм болохоор зэрэг яг эрт гарах уу, орой гарах уу гэдгээ бас тооцож үзээрэй гэж зөвлөдөг. За тэгээд дараагийн нэг бас бодож үзэх ёстой нэг зүйл болохоор хэрвээ та 62 настайдаа хөнгөн шингэн full time-аар ажилладаг, хангалттай ажил хийждэг бол бас нэг эрт гарах гээд яарад хэрэггүй. Яагаад тэгэхээр эн чинь бас нөө income limitтэй байхгүй юу? 25 оны шинжилсэн үн дүнгээр за income limit-ийг одоо Social Security Administration Office-ийн албан ёсны вебсайтанд ингэсэн байгаа. За хэрвээ би одоо 62 настайдаа тэтгэвртэй гарсан бол миний орлогын лимит $23,400-оос доош байх ёстой. Энэ бол яг ажил хийгээд олж байгаа цэвэр одоо income, ажлаас олж байгаа цалингийн хэмжээг ингэж тогтоосон байгаа. 25 оны байдлаар $23,400. За сард хуваах юм бол сард $1,950. За энээс илүү мөнгө олоод эхлэх юм бол миний Social Security-гээс авах тэтгэврийн мөнгө хасагдана. За энэ income limit бол early retirement age буюу эрт одоо 62 настайдаа тэтгэврээ тогтоолгосон тухайд ярьж байгаа. За хэрвээ яг full retirement age буюу 67 настайдаа тэтгэврээ тогтоолгосон тохиолдолд энэ income limit чинь 62,160 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр харьцангуй бас гайгүй. Одоо сарын 1,950-аас дээшээ хэрвээ орлого олцдог байлаа гэж би жишээл одоо сарын $2,500 орлого олцдог байлаа гэж бодоход энэ лимит нь 1,950 юм чинь зөрүү $550 дээр нөгөө хасалт бодож тооцоолно. За тал нь хасагдана гэхээр ерөнхийдөө яг 550-ын тал гэхэр чинь 275, миний нөгөө $840 тэтгэврт авахад байгаа мөнгнөөс 275 нь хасагдаад тэгж орж ирэх юм байна. Би бол ерөнхийдөө өнөөдөр бол 3 л ерөнхийдөө имийг ярьлаа. Өөр одоо маш олон зүйлийг бас та бүхэн тооцож үзээд эрт тэтгэврээ тогтоолох уу, 62 настайдаа тэтгэвртэй тогтоолох уу, эсвэл бага зэрэг хүлээх үү гэдгээ тооцож үзээрэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь бас нөгөө Social Security тэтгэврийн эрх чинь нөгөө 40 кредит чинь чухал байгаа штэ. Тийм болохоор зэрэг тэрийг сайн бодож үзээрэй. За тэгээд 2 сар гараад тун удахгүй ерөнхийдөө одоо бэлдээд явж байгаа. Яг энэ тэтгэвртэй холбоотой агцлсан тийм Zoom уулзалтыг бас зохион байгуулах гэж байгаа. Тэгээд энэ Zoom уулзалтаа одоогоор ингээ бэлдээ явж байгаа. Тэгээд яг бас бүгдээрээ яг Zoom-ээр цуглараад асуулттай хариултаа ингээд явах тийм төлөвлөгөө гаргасан байгаа. За тэгээд та бүхэн ч гэсэндээ асуултаа бэлдээд байж байгаараа тун удахгүй зараа гаргана. За тэгээд бүртгэлээ бас эхлэх байгаа. Тэгээд та бүхэн бас миний видеог тогтмол үзээд байж байгаараа яг хизээ гарах үгөө тэр үед хэлэх байгаа. За тэгээд яг нөгөө Social Security тэтгэвэр бол зөвхөн тэтгэврийн 3 хөлтөө ширээний 1 хөлн шүү. Та бүхэн эртхэн шиг аль болох эрт өөр бусад их усүрээ үүсгээрээ. Үнэхээр одоо сард авах тэр $1,000, $800 хэрвээ Америкт ирээдүйдтэй тэтгэвэр тогтоолох бол бид нарт хангалттай байж чадах уугүй юу? Тийм болохоор эртхнээс мөнгөө цуглуулаараа, хадгалаараа тэгжиж бид бүхэн одоо санаа амар тэтгэвртэй, үр хөвгтөө дараа болохгүй тэтгэвртэй гарна шүү гэдгийг хэлмээр байна.